28 дугаар цэцэрлэгт нэг ядуу хагас бүтэн өнчин өрг толгоосон эмэгтэйчүүдийн хүүхдүүд хамрагддаг. 24 цагийн үйлчилгээ явуулдаг цэцэрлэг юм. За эдгээр бяцхан хүүхдүүдийг баярлуулж Апу компани хамт олон бэлгээ гардууллаа. Энэ үеэр хүүхэд бүхний дуртай Апу компани Маму брендийн мамунууд тэдэнтэй тоглож хөгжилдсөн. Апу компани хувьд жил болгон уламжлал болгон бид нар мянган хүүхдүүдийг баярлуулдаг юм боломжтой. За энэ жилийн хүрээнд ч гэсэн бид нар мундаг маму гэсэн хөтөлбөрийн хүрээнд бас хүүхдүүдэд баярлуулахаар бид нар бас бэлдсэн байгаа. За энэ арга хэмжээ өнөөдөр бас эхэлж байна. За манай одоогоор бол 160 хүүхэд 4 бүлэгт явж байгаа. 2-5 насны хүүхдэд хүмүүжиж байна. За ингээд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан хүүхдүүдэд маань гарын бэлэг өгж байгаа Апу тренд хувьцаат компани хамт олонд хувьяасаа болон хамт олонныхон зүгээс баяр талархлаа илэрхийлж байна. Тэд мянган хүүхэд баярлуулах мундаг маму хөтөлбөрийн хүрээнд 4 дүүргийн 4 цэцэрлэг нэг тусгай сургалттай дунд сургуулийн хүүхдүүдэд бэлэг гардуулна. Энэ хөтөлбөр 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хөтөлбөрийг Апу трейдинг санаачилж НТВ, Алтан жолоо, Тэнгис кинотеатр, Миний дэлгүүр, Бату Старс, Хатан тулга Skytel компаниуд сайн үсгийн аянд нэгдсэн.